Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгчид 13 дахь сарын цалин нэрийдлэр их хэмжээний урамшуул авдаг талаарх уншигчийн мэдээллээр дараах мэдээллийг бэлтгэлээ. Нийслэлийн боловсролын газраас сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлууд хэдэн өргөний урамшуулал хэрхэн авдаг талаар эхлээд тодруулсан юм а. Засгийн газрын 393 дор тогтоол гарсан юм байна. 2013 онд гарсан 393 дор тогтоол байгаа. Энэ 393 дор тогтоолоор бол ерөнхий боловсролын сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нар үр дүнгийн урамшуулал авах. Тэр нь болохоор улиралдаа нэг удаа авах. Тэрийн одоо улиралдаа нэг удаа тухайн дүүргийн боловсролын хэлцээс санал ирсний дагуу нийслэлийн боловсролын газар саналыг үндэслэхийнхаа санал дээр л яагаад үр дүнгийн урамшууллыг улиралдаа нэг удаа тийм байгаа. Ур чадварын нэмэгдэл гэж бас байна. Ур чадварын нэмэгдэл бол бас засгийн газрын тогтоолоор гарсан байгаа. Сайдын тушаалаар ч гэсэн одоо шийдвэр гарсан байгаа. Ур чадварын нэмэгдэл болохоор сайдын 2013 оны 299 байгаа. 2014 оны 112 дугаар тушаалаар шийдвэр гарсан байгаа. Үүний дагуу захирал эрхлэгчийн ур чадварын нэмэгдлийг сар бүр олгох боломжтой. Тэгтээ заавал одоо сар бүр тухайн одоо үр дүнгийн урамшууллаараа үнэлэгдсэн захирал эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгоно гэсэн тийм юм. Улирал тутам олгодож байгаа үр дүнгийн урамшуулал бол 45 хүртэл хувиар. Цалингийн. Тийм, үндсэн цалингийн 45 хүртэл хувиар. Сар бүрийнх? Сар бүрийнх бол бас ялгаагүй. Тэр нь болохоор 15 хувиар тогтдог. Сар бүр тогтдог. Нийслэлийн боловсролын газрын хүний нөөцийн мэргэжилтний өгч байгаа мэдээлэлээр засгийн газар болон боловсрол сонирхолтой сайдын 2013-14 оны шийдвэрээр ийхүү үр дүнгийн болон ур чадварын урамшууллыг олгож эхэлсэн байна. Харин тухайн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт урамшуул олгохдоо дүүргийн боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийг дүгнэж нийслэлийн боловсролын газраас шийдвэрийг гаргадаг байна. Хэд орчим төгрөгийг урамшуул төсөлдөг болохыг тодруулахад үр дүнгийн урамшуулалт 2014 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд 6.3 тэрбум, харин цэцэрлэгүүдэд 2.6 тэрбум төгрөгийг төсөөлсөн байна. Харин ур чадрын урамшууллыг цалингийн төсвөөс тусгаалan олгодог байна. Тэр чинь үр дүнгийн урамшуул шүү дээ. Засгийн газрын тогтоолоор олгогддог үр дүнгийн урамшууллыг бол хуваарийнхаа дагуу ерөөсөө бид нар чинь дөрвөн улирал байгаа шүү дээ. Тэрэнд нь хуваарьт нь зааж өгөөд үр дүнгийн урамшуулал авдаг шүү дээ. Олгодог. Үр дүнгийн урамшууллыг олгохдоо батлагдсан одоо үр дүнгийн урамшууллыг цаанаас батлагдаад ороод ирсэн сандал одоо багтааж олох хэрэгтэй. Хэдэн өрг орж ирд юм бэ? За нийслэлийн хэмжээнд нодлон 2013 онд бол 2.14 онд 2.6 тэрбум төгрөг орж ирсэн байна. Ийхүү сайн ажилласан захирал эрхлэгч багш нар цалингийн 45% урамшуул авах боломжтой байна. Гэтэл багш нар сайн ажиллаж урамшуул авахыг хичээхийн оронд цалингаа 60% нэмэхийг шаардаж ихсаад байгаамаа. Бүх боломжийг эдгээр өөрсдөө идчихэж байгаа үстэй энэ ч одоо. Гэхдээ эднэд ингээд сүндэтэл баяжаал таргалаад үгүй царай зүс ороод ингээд албан тушаал нахиал яваад байдаг. Яхаар зэрэг энгийн ардууд нь ингээд эдний идэж уусан юм өнөөдөр бид нэр тэр аимшигтай хийцсэн уусан бид нар таналтанд нь өртөөл одоо бид нар тэр нөхөх ёстой юм шиг чи байгаа болоод л одоо бид нар тэмцэж штэ. Яагаад энэ сомхон энэ жижигхэн хөөрхөн улсыг яагаад удирдах авч чадахгүй чи нутаг орон те мал сүрэг хүн амын тоо хэдэлээ те дэлхийд ямар төвшөнд ямар байранд эзэлдэг. Гэтэл иймхэн хүмүүсэд авч чадахгүй бид гутарч байгаа. Үнэхээр уур хүч бидний зэвүүсэж байгаа.